Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийн сэдвээр бүлэг түүний ангиллын талаар дэлгэрүүлэн судалнаа. Аливаа бүлгийг социологчид хоёр ангилан авч үздэг. Нэгдүгээрт анхдагч бүлэг. Анхдагч бүлэг нь хайр халамж, анхаарал дэмжлэг зэрэг холбоо бүхий хувийн дотн тогтвортой бөгөөд шууд харилцан үйлдэл бүхий цөөвтөр хүмүүсийн нэгдлийг авч үздэг. Энэ бүлэг нь хүмүүсийн харилцааг албан бусгийн хэмжээгээр зохицуулдаг. Хувийн нүүр тулсан холбоо харилцаа байдгаараа онцлогтой байдаг. Мөн энэ бүлгийнхний нэг онцлог шинж нь цөөн тооны хүмүүсийн хооронд өдөр тутмын харилцан үйлдэл явагдаж байдгаараа онцлогтой. Жишээлх юм бол дурлалт хосууд, гэрлэл, гэр бүл, найз нөхөд, клубын гишүүдийн харилцан үйлдэлүүдийг авч үзэж байна. За нөгөө талаас хоёр дахь бүлэг хэмээн ангилдаг. Энэ бүлэг нь зорилгод хүрэхээр харилцан үйлдэж байгаа хүмүүсийн нийтлийг авч үздэг. За энэ бүлгийн сонгодог түгээмэл хэв маяг болох шинж нь бол тодорхой зорилгын үүднээс бий болсон байгууллагуудыг авч үзэж болдог. За тэгээ энэ хоёр дахь бүлгийн гол онцлог шинж нь тодорхой зорилгын төлөө үүрэг биелүүлэхийг чухалчилдгаараа илүү онцлогтой холбоо байдаг бахнэ. За ингээд дэлгэрүүлэн авч үзэх юм бол анхдагч бүлэг гэдэг маань хүний амьдралын хамгийн анхдагч суурь ач холбогдолтой маш чухал бүлгүүдийн нэг байдаг. Учир нь гэх юм бол хүний нийгэмшилтэд шууд бөгөөд маш хүчтэй нөлөөг үзүүлж байдаг. Анхдагч бүлгийн хүчин зүйл нь хүнд анхны үнэт зүйл хэм хэмжээг суралцуулж нийгэмд амьдрах суурийг нь бэлтгэж өгдөг. Энэ ёсороо нийгэм хувь хүн хоёрын хоорондын гүүр болдог хэмээн үзэж болдог бахнэ. Анхдагч бүлэг нь мөн нийгмийн хяналтыг хэрэгжүүлэхэд ихээхэн чухал хувь нэмэр оруулдаг. Учир нь гэвэл тухайн бүлгийн хувьд зөвшөөрөгдөх үйлдэлийг хийхийг гишүүдээсээ шаардаж байдаг. Биелүүлсэн тохиолдолд гишүүдээ урамшуулах, үл биелүүлсэн тохиолдолд шийтгэх замаар нийгмийн хяналтыг шууд бөгөөд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх бүтэц болж байдаг бахнэ. За ингээд хувь хүн болон бүлэг хоорондын нөлөөллийг авч үзье хэдүүлээ. Хувь хүн бүлэгт нэгдснээрээ харьяалагдаж байснараа тухайн бүлэгт харьяалагдахаас гадна өөрийнхөө харьяалагддаггүй бас бүлгүүдэд ч бас нөлөө үзүүлдэг байна. За ингээд хүний тухайн харьяалагдаж байгаа бүлгийг бидний бүлэг гэж социологчид авч үздэг болвол тухайн хүний харьяалагддаггүй бүлгийг тэдний бүлэг хэмээн ойлголтоор авч үздэг байна. За ингээд бидний болон тэдний бүлгийн ойлголтууд гарч ирэхээр дараагийн бүлгийн хил гэдэг ойлголт гарч ирдэг бөгөөд тухайн бүлгийг ингээд тодорхойлж эхэлдэг байна. За бүлгийн хилийг бий болгох хоёр үндсэн шалтгаан нь гадны этгээд бүлэгт орохоос сэргийлдэг. Хоёрдугаарт гишүүдээ өрсөлдөгч бүлэгтэй харилцагаас сэргийлж хамгаалах зорилгоор бүлгийн хилийг бий болгодог байна. За бүлэг цаашдаа үр дүнтэй явахын тулд чиглүүлэг удирдлага зайлшгүй шаардлагатай байдаг. Аливаа бүлгийн дотоод харилцааны явцад аль нэг гишүүн нь бусдаа нөлөөлж эхэлж байдаг. Энэ гишүүнийг манлайлагч хэмээн үздэг. Жижиг бүлэг манлайлагчгүйгээр оршин байж чадах боловч том бүлэгт манлайлагчгүй болвол эмх замбраагүй байдал бий болдог байна. Судлаач Бэлис манлайлагчийн хоёр хэм маягийг тодруулан авч үзсэн байдаг. Нэгдүгээрт үүрэг даалгаврын манлайлагч. Хоёрдугаарт нийгэм сэтгэл хөдлөлийн манлайлагч. Аливаа бүлэгт гишүүддээ тулгарсан асуудлыг нь шийдэж гишүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулдаг үнийг үүрэг даалгаврын манлайлагч гэж үздэг бол харин бүлэг дэх гишүүд хоорондын харилцаанд үүссэн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулан хурцтмал байдлыг намжаах, эв нэгдлийг нэмэгдүүлэхээр үйл ажиллагаа явуулдаг манлайлагчийг нийгэм сэтгэл хөдлөлийн манлайлагч хэмээн үздэг байна. За аливаа бүлэгт идэвхгүй байдлууд маш их ажиглагддгийг судлаач тэмдэглэсэн байдаг бөгөөд
бүлгийн хяналт ер нь яагаад зайлшгүй бий болдог вэ гэдэг талаар хэдүүл авч үзье. За нийтийн сайн сайхны зүйлийн төлөө хувь хүн үйлдэлээ чиглүүлэхэд түлхэх мөн бусдын хувийн зорилго бүхий үйлдэлийг хязгаарлах хяналт тавих үүднээс нийгмийн механизмыг ашигладаг байна. Судлаач Шериф нарын туршилт судалгаагаар бүлгийн гишүүдэд нөхцөл байдал нэгдмэл зорилгыг сайтар ойлгуулсан тохиолдолд хамтарч ажиллахад үүсдэг саад бэрхшээлийг бууруулдаг хэмээн нотолсон байдаг байна. Иймээс нөхцөл байдлыг нэгдмэл зорилгот хүрэхээр явж байгаа шүү гэдгийг бүлгийн гишүүдтэй маш сайн ойлгуулах нь чухлаа гэж үздэг байна. Хамтаараа гүйцэтгсэн үйлдэлийг илүү урамшуулж тэтгээд байх юм бол өөрийнхөө үйлдэлийг илүү хувиа хичээх болон хувийн эрх ашигтаа түлхүү чиглүүлэхээс татгалзахад нөлөө үзүүлдэг байна. Иймээс бүлэгт аливаа бүлэг удирдан чиглүүлж байгаа тохиолдолд хамтын урамшуул гэдгийг маш сайн хэрэгжүүлэх нь чухал юм аа. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө сэдвээр үзсэн мэдлэгээ баттгаад дараах 2 асуултын хүрээнд хариулж мэдлэгээ баттгаарай.